Монгол улсын улаан наманд орсон шивэр молцог хандгай. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Монгол улсын улаан наманд орсон шивэр молцог хандгай гэх нэн ховор зүйлийн хөхтөн амьтны талаар ярихаар шийдлээ. Хэрвээ та манай сувгийг дэмждэг бол доор харагдах дансанд хандив өгөх боломжтой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөлийн улмаас амьтан ургамлын аймгийн амьдрах орчинд ороодож, дархцын хүрээ улам бүр хумигдож, тэдгээрийн нөөц хомсдон амьтан ургамлын олон мянган зүйл устж үгүй болохын зэрэгцээ, устдах аюулд ороод байгаа зүйлийн тоо хэдэн зуугаар нэмэгдэх болжээ. Энэ дундаас Монгол орн байгаль цагуурын эрс дэрс уур амьсгалтай, экологийн хувьд нийгэм эмзэг бүс нутагт хамаардаг учраас хүн ам, мал сүргийн өсөлт, хот суурин газрын тэлэлт, үйлдвэржилт, уул уурхай гэх мэт байгальтай харьцах хүний үйл ажиллагаа эрчимчилж байгаатай холбоотойгоор бид бүхэн биологийн нөөцөө хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх тал дээр анхаарах, мэдлэг боловсролоо сайжруулах хэрэгтэй. Тийм учраас манай сувгийн зүгээс Монгол улсын улаан наманд орсон манай орны ховор болон нэн ховорцсон амьтан ургамлын талаар цуврал бичлэг хийхээр шийдсэн мөлий. Ингээд бүгдээрээ Монгол улсын улаан наманд орсон манай орны хамгийн том амьтан болох шивэр молцог хандгайн талаар мэдж авцгаая. Анх 1900-аас 1902 оны үед Оросын палеонтологч амьтан судлаач Евгений Вильгельм Васильевич Питценмайер Оросын шинжлэх ухааны академийн томилолтоор Якутад ажиллаж, арслан заан болон бусад амьтдын дээжийг цуглуулжээ. Цаашлаад 1908 онд дахин Якутын хойд хэсэгт ажиллаж, Колима болон Лена мөрний сав газраас хандгайн гавлын яс, арсны цуглуулга бүрдүүлж, Германы амьтан судлаач Лайпцигийн амьтны хүрээлэнгийн захирал Людвиг Цукоускид илгээжээ. Ийхүү 1910 онд Германы амьтан судлаач Людвиг Цукоуски Евгений Питценмайерын цуглуулсан материалуудыг судалж үзээд шивэр молцог хандгайг тусдаа бие даасан шин зүйл хэмээн тодорхойлж, Аазас Питценмайер хэмээн нэрлэж, шинжлэх ухаанд албан ёсоор бүртгэжээ. Тухайн үед Людвиг Цукоуски шивэр молцог хандгайг биеийн хэмжээ, эвэрний бүтэц болон гавлын яснаас нь шалтгаалan тусдаа зүйл хэмээн үзэж байсан боловч 1930-аад оноос амьтан судлаачид хандгайн тархалтыг дэлхийд даяар илүү өргөн хүрээнд судалж, тэдгээр нь бүгд нэг төрлийн амьтан болохыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Цаашлаад 1950-аад оны үеэс дэлхийд даяар биологийн англи зүг нэгтгэх хөдөлгөөн өрнөж, улмаар шинжлэх ухааны нийгэмлэг аажмаар нэгдсэн төвлөлтөнд хүрч, хоорондоо үржилд орох боломжтой бүлгүүдийг нэг зүйл хэмээн үзэж, тэдгээрийн ялгаатай зүйлийг зөвхөн дэд зүйл хэмээн тэмдэглэх стандарт тогтоожээ. Ийхүү 1950-аас 1960-аад оны үед шивэр молцог хандгайг Аалцас Питценмайер буюу бие даасан зүйл гэж үзэхээс илүүтэй Аалцас Питценмайер буюу дэд зүйл хэмээн үзэх болжээ. Харин одоо та бүхэн 1835-аас 1926-ны хооронд Берлинд хэвлэгдэж байсан Германы биологи амьтан судлалын хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болох Байгалийн түүхийн архив сэтгүүлд 1914 онд нийтлэгдсэн Людвиг Цукоускигийн бичсэн шинжлэх ухааны өгүүлэл болон өгүүлэлд хавсаргасан хандгайн гавлын ясны зургийг харж байна. Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн одоо ч амьдарч байгаа хандгайн 8 дэд зүйл байдгаас манай оронд шивэр молцог хандгай, хар мөрний молцог хандгай гэсэн 2 дэд зүйл бүртгэгджээ. Туруутны баг, бугийнхаа овогт хамаарах энэ амьтан Монгол улсын хэмжээнд нэн ховорцсон бараг судлагдаагүй амьтан юм. Шивэр молцог хандгайг өөрөөр шивэр хандгай, Якутын хандгай, Сибирийн хандгай гэх мэтээр нэрлэдэг боловч миний зүгээс Монгол улсын улаан наманд бичигдсэн шивэр молцог хандгай гэсэн нэршлэлээр ярихаар шийдлээ. Шивэр молцог хандгай Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд анхаарал өртгөөргүй, бүс нутгийн буюу Монгол улсын хэмжээнд устж болцшгүй хэмээн үнэлэгдсэн байдаг. Гадаад төрх таних шинж тэмдэг. Шивэр молцог хандгай бол манай орны хамгийн том амьтан бөгөөд эрийг нь манж, эмийг сүндэс, нялх төлийг нь хотол, 2 настайг нь хох, 3 настайг нь тозуул гэж нэрлэдэг хэмээн Монгол нууцын хэлхээ номонд дурджээ. Монгол улсын улаан наманд бичснээр биеийн урт 300 см, сэрвэний өндөр 240 см, жин нь 570 кг хүрдэг. Бие харьцангуй богино, том лагас, мөчөд урт, жих урт, сүүл богино, дээд уруул доод уруулаа бүрхэж унжина, хоолоодоо арьсан унжлага буюу сүүхтэй, манжийн сүүх сүндэснийхээс том, манж олон салаасан том ивэртэй, иврийн уг богино, бүдүүн, дундаа хавтгай, зөвхөн дээд захаараа олон салаатай, зүс жигд хар халтар бараан, хөл хоншоор цайвар хэмээжээ. Цаашлаад Монгол нууцын хэлхээ номонд бичснээр хандгай жилд нэг удаа 4-7 дугаар сард гууждаг, гуучсны дараа зүсэн тод хар, хүрэн өнгөтэй, гялалцсан сортой байна. Манж буюу эр хандгайн ивэр 3 сараас эхлэн ургаж, 7 дугаар сарын сүүлчээр ясчиж гүйцэдэг. Өвөл 11-12 дугаар сард унана, ясан иврийн жин 10-аас 16 кг хүрнэ хэмээжээ.
Харин Оросын улбааны улсын байгаль хамгаалал ан агнуурын зарим их сурвалжуудад эр хандгаан сэрвэний өндөр 225-аас 240 см, жин нь 570-аас 620 кг, зарим тохиолдолд үүнээс ч их байдаг. Им хандгаа эргчингээс хамаагүй жижиг, зөвхөн эр хандгаа буюу манж эвэртэй бөгөөд эвэр нь ихэвчлэн том, дундаа хавтгай, олон богино салаатай, тэдгээр нь 20 кг-аас ч хүнд. Эвэрний хоёр үзүүр хоорондын зай дунджаар 135 см, зарим тохиолдолд 147 см-аас давдаг. Гадаад төрхний хувьд зүс жигд хар хүрэн, хар халтар, харвтар бараан зүстэй, хөл хоншоор уруулан цайвар боловч өнгө зүс нь улирлаас хамаарч бага зэрэг өөрчлөгддөг. 8 дугаар сард өнгө нь хамгийн тод байх бөгөөд өвөл болон хавар илүү цайвар, саарланхтай болдог. Хоолойн доорх мулцэг буюу сүх нь Европын хандгааг бодвол том бөгөөд хоншоор нь урт бүдүүн хэмээн бичжээ. Тархац нутаг амьдрах орчин. Енисей мөрнөөс зүүн тийш Сибирийн үлдсэн хэсэг болон Оросын Алс орнод хүртэл Сибирээс урагшаа Монгол орны хойд хэсгээр тархжээ. Энэхүү тархац нутагт зүүн зүгт орших Чукатк болон хар мөрний хандгаан тархац нутаг мөн Монгол орны зүүн хойд хэсгийн тархац хамаарахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Шивэр молцог хандгаа Монгол улсын хэмжээнд Хинтийн уулархаг нутгийн онон, хэрлэн, хуул, хараа, ерөө, минж голын тайга, хөвсгөлийн орчинд улаан тайга, хордол нуруу, үүр голын сав, умард хангаад бүтээлийн нуруу, өрөнгийн нурууны зүүн хэсэг тархжээ. Гол горхийн хөндийн ам татмын чихтэй бургас, цөөгөн хус торлогон шугуйт намгархаг нуг, уулын хажуугийн торлог ихтэй үргэлжилсэн ойд нутгалдаг. Гол горих нуур усны ойролцоо байх дуртай бөгөөд өвөл зуны байршилт нутаг бараг адилхан. Хинтид өвөл уулын 2000 м-д өгсөн ойн дээд зах хүртэл бэлчиж зун заримдаа уулын тагд үзэгддэг. Манай орны хувьд нэг хязгаарлагдмал тархацтай ховор амьтан юм а. Хооллолт амьдралын онцлог. Шивэр молцог хандгаа ороо нийллэгт 9 дугаар сард орж 5 дугаар сарын сүүлч 6 дугаар сарын ихээр им хандгаа буюу сүндэс 1-2 ходол төрүүлнэ. Голцоо ганц 2 толгоогоор тааралдана. Хаяа бүлээрээ 6 хүртэл толгоогоор сүргэлдэг бол биег үйсэн манж ганцаараа явдаг. Хандгаа өглөө үдэш шөнийн цагаар идэвхтэй байдаг. 100 төрөл бүрийн ургамал, үлэн хөвд найлзуураар идчихлэж, өвөл бут цөөгийн нахаа найлзуур, мөчөр хөвд зонхлон идэнэ. 100 намар мараа долоон. Илүү тодорхой хэлбэл мал амьтанд шаардлагатай эрдэс бодис, ялангуяа давс, кальц, магний агуулсан, газрын өнгөн хөрсөнд ил гарсан байгалийн давсрах хужир мараа долоож, эрдэс бодисын дутагдлаа нөхдөг ажээ. Цаашлаад Монгол нууцын хэлхээ номонд бичснээр молцог хандгаа усан цэлэгтэй сайн, бүр усны гүнд шумбан орж, усны ургамал цуглуулan иддэг амьтан хэмээжээ. Харин Оросын холбооны улсын байгаль хамгаалал ан агнуурын зарим их сурвалжуудад бичснээр шивэр молцог хандгаа өвлийн үлрэлд модны иш, мөчөр, залуу үлээс, нарсны холцоор хоолдог. Ийм бага илчлэгтэй хоолн тэдэнд хангалттай энерги өгдөггүй учраас өвлийн сүүл үеэр хандгаа хүчээ хэмнэж, хоногт 18 хүртэлх цагийг хэвтэж өнгөрөөдөгч хавар гэхэд ихээхэн турдаг. Халуун үед хандгаа ихэвчлэн нуур эсвэл нам хүм голын усанд хүзүү хүртлээ орж, ялаа шумуу зэрэг шавжнаас нуугдан, усны шүүслэг ургамлаар хоолдог. Шивэр молцог хандгаа ерөнхийдөө тайван хинэггүй амьтан, шаардлагагүй бол гүүхээс зайлсхийж, өргөн том алхаагаараа явдаг бөгөөд 10 минутад 1.5 км замыг төвөггүй туулдаг. Автомашинаас зугтаж буй хандгаа хурдны замаар хэдэн зуун метрийн турш 35 км цаг хурдтай, зарим мэдээлэлээр бүр 55 км цаг хүртэл хурдтай давхиж чаддаг. Харин яаралгүйгээр шогчж яваа хандгаан хурд 15-аас 16 км цаг байдаг хэмээжээ. Тоо толгой ба хомсдох шалтгаан. Хандгаа амт чанар сайтай, их хэмжээний мах, арьс шир өгдөг амьтан. Манж хандгаа тарган үедээ 300 хүртэл кг мах, 50 хүртэл кг өөх өгдөг. Ширээр нь сайн чанарын сурхам, эврээр нь гоё чимэглэлийн зүйл хийдэг учраас эртээр үеэс мах арьсыг нь ашиглах зорилгоор агнаж ховордуулжээ. 1980-ад оны ихээр мянган гад ноогдох толгойн тоо, Хинтийн минж голын савд 1-2, захар хэрлэнгийн ихэнд 3-5, ерөөгийн их шарланд 3-4, бүрэнгийн нурууны зүүн хэсэгт, ононы их тарс орчимд 10 км-т тус бүр нэг тохиолдож, бүх тархас нутагтаа 10,000 гаруй мянган толгой байсны 70% нь Хинтийн хангаан уулархаг нутаг тохиолддог байжээ. Монгол оронд 2010 оны байдлаар 39945 км2 нутагт 1.6 бодгал ноогдох нэгтршилтайгаар 7100 орчим шивэр молцог хандгаа тархан байршиж байгааг тогтоосон байна. Одоогоор тархац популяцийн тоо толгойн өөрчлөлт хандлагын талаарх мэдээлэл хангалтгүй, судалгааны ажил хомс, Монгол улсын хэмжээнд бараг судлаагүй амьтан гэж хэлэхэд буруудахгүй. Шивэр молцог хандгаан тоо толгой судалгааны ажлын талаар 2026 оны 1 сарын ихээр салбар яамнаас мэдээлэл авчээ.
Нэг ховор амьтдын ер нь тооллого судалгааг улсын төсвөөс хийн гэсэн хуулийн заалттай. Гисэн хэдээч бид нар одоо яг улсын төсвөөс жил болгон одоо тэр 30 зүйл амьтныг тоолох үнэхээр тийм хүлцээ хангамж байхгүй. Түүнээс яг улсын хэмжээний нэгдсэн судалгааг болвол ер нь ойрын хугацаанд бол хийж чадахгүй байгаа. Хандгаан дээр ялангуяа бүр хийгдэхгүй байгаа юм. Тийм учраас шивэр малцаг хандгааг олон нийтэд таниулах, амьдрах орчныг бүрдүүлэх, нарийн судалгаа шинжилгээ хийх зэрэгт Монгол Улсын засгийн газар, томоохон групп компаниуд, хувь хүмүүс илүүтэй анхаарах хэрэгтэй. Хандгаан төлийг чон хялбар барьж хороодог бөгөөд хинтийд халдах нь түгээмэл байдаг. Хамар залгуурын гуур ихтэй учраас хандгаан хамар залгуурт 30-аас 100 гаруй, заримдаа бүр их тооны гуур буюу гуурын ялааны өвт авгалдаа байршиж, хандгаан цусаар бус харин салт болон эдийн шингэнээр хооллож, улмаар хандгай хоол идэх, залхихад хэцүү болж маш их сүлдэж турдаг ажээ. Байршил нутаг, халиун бууг, бор өрөөс, хүдэр, зэрлэг гахаатай давхцдаг нь тодорхой хэмжээнд экологийн өрсөлдөөнийг бий болгож, шууд бусаар хандгаан тоо толгой цөөрөхөд нөлөөлдөг. Гэхдээ энэ бүхнээс илүү шивэр малцаг хандгай тулгарч буй гол аюул занал хийлэл бол хууль бус ан агнуур юм. 2026 оны 3 сарын 4-нд нийтлэгдсэн мэдээлэлээс харахад Чилэн аймгийн Ерөөс сумын нутаг дэвсгэр хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газарт устдах аюулд орсон нэг ховор амьтан шивэр малцаг хандгааг агнасан хэрэгт холбогдуулан иргэн бэд шүүхээс 39 сая 400 мянган төгрөгийг нөхөн төлөвлөх шийдвэр гаргаж 2 жилийн хорих хэл оноожээ. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн оны 9-р сард Монгол улсын дархан хэлийг хамгаалахаар тангараг өргөсөн хилчид Монгол улсын төдийгүй дэлхийн бусад орны улаан номонд нэг ховор зүйл хэмээн бүртгэгдсэн устдах аюул нүүрлээд буй шивэр малцаг хандгааг үр төлтөнд хамт хууль бусаар агнаад ходол буюу үр төлийнх нь махыг шулж аваад явсан байж болзошгүй ноцтой хэргийн талаар зарим их сурвалж мэдээлжээ. Их сурвалжийн хэлж байгаагаар шивэр малцаг хандгааг улаан тайгын байгалийн дархан цадд газарт төл буюу ходлынх нь хамт агнсан байж болзошгүй байна. Уг хэргийг анх өнгөрсөн оны 9-р сард орон нутгийн байгаль хамгаалагчид илрүүлсэн байна. За тухайн үеэс шалгалтын ажиллагаа эхэлсэн. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бол үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. За хил хамгаалах ерөнхий газартай холбогдоход бол мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас бидний зүгээс ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэдгийг бол хэлж байсан. За мөн уг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлсэний дараа эцэслэн мэдээлэл өгнө гэсэн юм а. Миний мэдэж байгаагаар хуулийн байгууллагаас тухайн хэргийг мөрдөн шалгаж цаашлаад хэн нэгэнд хариуцлага тооцсон талаар мэдээлэл цацаагүй учраас магадгүй тус хэргийг удаашруулж хэргийг замхруулах гэсэн ордлого байж болзошгүй хэмээн хардаж тангараг өргөсөн хилчид нэг ховор амьтан болох хөхүүл хандгааг үр төлтөнд хамт агнсан энэ хэргийг хуулийн дагуу шалгаж холбогдох хүмүүст хариуцлага тооцох учиртайг сануулж энэхүү мэдээллийг бичлэгтээ орууллаа. Шивэр малцаг хандгаа ба хамгаалах арга хэмжээ. Агнахыг 1953 оноос хуулиар хориглож, амьтны тухай хуульд нэг ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулжээ. Дархас нутгийн 20 орчим хувийг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан байдаг. Эрүүгийн хуулийн 24-ийн 5 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг зааснаар нэг ховор амьтныг тусгай зөвшөөрлгүй агнсан, барьсан, зориудаар гашуулан тижээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхийн эдийг бэлтгэсэн, тээвэрлсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан нэг ховор амьтны жихмэл түүхийн эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхийн эдийн цуглуулах хийсэн бол 10 саяас 40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-оос 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдгэнэ. Амьтны тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заажээ. Хохирлыг нэг шивэр малцаг хандгаад 39 сая 400 мянган төгрөгөөр тооцож нөхөн төлөвлөх ажээ. Хэрвээ бид энэ амьтныг хамгаалахыг хүсвэл тархац нөөц биологийг судалж хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх, байршил нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад эзлэх хувийг нэмэгдүүлэх, хамгаалтыг сайжруулах зэрэг амьдрах орчныг хамгаалах арга хэмжээ авах, хууль бус агналтыг таслан зогсоох, удмын санг хадгалах хэрэгтэй. Ингээд бүгдээрээ хөвсгөл улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны дарга Ж төмөрсөх гойн бичсэн сайхан мэдээгээр бичлэгээ тусгая. Бидний хайрлсан хандгай шүү. Хөвсгөлийн улаан тайгын дархан цаазд газар, хоригдл сардгийн дархан цаазд газар, Тэнгис шишгтийн байгалийн цогцлбор газар, соёны их уулсын хөвч тайгаар хаанч дархан бэлчиж, өсөн үржиж сүрэг сүргээрээ явах нь даанч сайхан боллоо. Хамгаалахын төлөө олон сайхан байгаль хамгаалагчид ёстой өдөр шөнөгүй тайгаар явж зүрх сэтгэлээрээ зүтгэсэндээ. Үр дүн нь сайхан байна. Хайрлахаас ч яахав. Ийм сайхан амтан руу буун дуу бүү гаргаарай. Та бүхэндээ Монгол Улсын улаан номонд орсон Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд анхаарал төртгөргүй
бүс нутгийн буюу Монгол улсын хэмжээнд устж болзошгүй хэмээн үнэлэгддэг шивэр молцог хандгай гэх нэн ховор амьтны талаар танилцууллаа. Ховор болон нэн ховорцсон магадгүй устж үгүй болсон амьтны талаар ярих нь хэрэггүй мэт санагдаж болох ч бид алдаа насаас суралцаж одоо байгаа бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалах нь нэн чухал юм аа. Тийм учраас миний зүгээс Монгол улсын улаан наманд орсон манай орны ховор болон нэн ховор амьтан ургамлын талаар цуврал бичлэг хийхээр шийдсэн мөлий. Хэрвээ та манай сувгийг дэмждэг бол доор харагдах дансанд хандив өгөх боломжтой. Манай сувгийг дэмждэг, мөн subscribe дарсан байгаль дэлхий, амьтан ургамал их орондоо хайртай бүх үзэгчдэд чин сэтгэлээсээ баярлалаа. Их болсон байгаль дэлхий, ховорцсон хордоогүй бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.